За гişүүдээ өдрийн мэнд хүргэе. Хөгжлийн төлгөөнд нэг их сайн одоо зүйл туссанд их баяртай байна. Энэ бол сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх гэж байгаа явдал. Төлгөөгөр бол ашиглалтанд орох 37 сургууль, эхлүүлэх 47 сургууль, ашиглалтанд оруулах 38 сургууль, эхлүүлэх 45 сургууль гэсэн байгаа 28 он хүртэл. Энэ бол одоо дутагдaltaй байгаа сургууль цэцэрлэгийн тоонд бараг гүйцэтгэхээр ийм тоо. Энд бол маш сайн мэдээ. Бид одоо нийтдээ 2.8 их 80 төгрөгийн одоо зардал төсвөлөгдөх юм шиг байна. 28 он хүртэл ядаж сургууль цэцэрлэгийнхаа энэ хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нэ. Энэ маш сайн зүйл юм аа. За гэтэл ард нь санаа зовоос нэг асуудал байгааг бас ярихгүй болохгүй байна. Өнгөрсөн жил бид нэр багшийн дутагдaltaй байгаа багшийн тоог 4000 гаруй гэж тооцож ирсэн бол энэ жил 5543 гэсэн тоо гараад ирсэн байгаа. Энэ тоон дээр судалгаан дээр ажиллаж байгаа гал бодрох гишүүн бодоо яг миний хажууд байж би тэр яриа сууж байна. Энэ олон сургууль цэцэрлэг нэмэгдэхээр энд чин ажиллах багш нар хаа байгаа юм бэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй байна. Заашгүй Наранбаяр сайд ороод ирсэн байна. Тэгээ би бол жаахан сэтгэл дундуур байна шүү. Наранбаяр сайдаа уучлаарай. 45 хоногийн дотор багш бэлдээд нөгөө олон мянган багшийнхаа одоо дутагдлыг бид нар нөхөж бол чадахгүй энэ жил бараг тодорхой болох шиг боллоо. Боловсролын салбар дээр бид нар хоёр том зүйлийг ярих байгаад байгаа. Нэг нь бол энэ цэцэрлэг сургуулийн одоо дутагдaltaй байдал, нөгөөх нь багшийн дутагдaltaй байдал. За ингээд хөгжлийн төлөвлөгөөг харахад багшийн дутагдaltaй байдлыг яаж арилгах тухай наривчилсан заалт юм уу? Эсвэл одоо ямар бодлого байх хэсэг нь тодорхойгүй байгаа дах юм. Энийг нэг тодорхой болгомоор байна. Бид нар баахан сургууль цэцэрлэг барьдаг, тэнд ажиллах багшгүй байх юм шиг ийм нөхцөл байдал руу 28 онд яваад орчих юм шиг харагдаж байна. Энэ дээр би нэг хоёр зүйлийг ялгаа салгаа хэлчихмээр байна. Багшийн мэрэгжил эзэмшиж байгаа оюутнууд дундаас нь төгсөхгүй гараад байна. За мөн багшийн мэрэгжил эзэмшчээд багшаараа ажиллахгүй байна. Би бас байнгын орон дээр хэлж ирсэн Монгол багшгүй биш, багштай. Багш нар маань Солонгост байна гэд би хэлж ирсэн. 2010 оноос хойш багшийн мэрэгжлэр 47173 хүн төгссөн бол түүний 18028 буюу 38.2% нь багшийн мэрэгжлээр ажиллаж байна гэсэн ийм судалгаа бас гарсан юм байна. Өөрөөр хэлбэл яаж багш нараа ажлын байран дээр нь тогтоох вэ? Одоо байгаа багш нар маань мөн ажлаас гарах, шантрах ийм зүйл зөндөө болж байна. Багш дутагдaltaй байгаад байдаг. Багш нар маань гэтэл ажлын байран дээр тогтдоггүй. Эсвэл багшийн мэрэгжил эзэмшчээд багшийн мэрэгжлээрээ ажиллахгүй байгаад байгаа энэ олон асуудлуудыг бид нэр анхаарах шаардлагатай байна. Тэгэхээр цаашид яг энэ чиглэлээр тийм ээ дахиад тодруулаа хэлье. Багш нараа ажлын байран дээр нь байлгах, багш мэрэгжил эзэмшээд багшаараа ажиллах тал дээр ямар арга хэмжээ авч ямар бодлого хэрэгжүүлж ажиллах юм бэ? Би одоо зөндөө хэлсэн. Уул нь бол ерөөс их тодорхой одоо талингийн нэмэгдүүлэхээс бид нар өөр арга байхгүй шүү дээ. Эсвэл сурагчийнхаа хувьсах зардлыг нэмэгдүүлэх. Тэгээд хөгжлийн төлөвлөгөө харахаар яг энэ хувьсах зардал нэмэгдэх, багшийн цалин нэмэгдэх гэсэн ийм одоо төлөв юм ерөөсө харагдахгүй байгаа дах юм. Тэгээд залуу багш нар ажилд ороод хамгийн бага цалиныг авч байгаа шүү дээ бид нар мэдж. Багшийн цалиныг нэмж байгааг бид нар зөндөө ойлгож байгаа. Өнгөрсөн жилүүдэд нэмсэн, боловсрол төрөнг оруулалт хийсэн, маш сайн. Ингээд үргэлжлүүлээд багш нар маань ч гэсэн хүлээлттэй байгаад байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр миний бодлоор бол саяны дурдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хувьсах зардлын нэмэгдүүлэх, багшийн цалин нэмэгдүүлэх талын имийг л ярмаар санагдаад байх юм. Тийм боломж олцоо байдаг юм болоо та. За эхлээд Наранбаяр сайд хариулах. Тэгээ Гантмөр сайд нэмээд хариулж. Баярлалаа. Тэгэхээр бөм очир гишүүний тавиад байгаа асуудал бол маш зөв. Багшийг хэрхэн бэлдэж, хэрхэн нэмэгдүүлэх, багшийн хомсдол тутлыг хэрхэн арилгах вэ гэдэг асуудлыг тойрч байгаа. Бид бол боловсролыг дэмжих жилийн хүрээнд бол нэг 108 сургууль 95 цэцэрлэгийг шинээр барина гэдэг энэ бодлого руу явж байгаа. Энэ дээр ажиллах багш нарыг яах юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр тэр чинь богино хугацаанд бэлдэх чинь зөвхөн 6 багц бодлогын нэг л хэсэг. Засгийн газраар бид тогтоол гаргуулсан нь бол 6 багц бодлого байгаа. Үүний нэг л хэсэг нь. Ер нь 5 дахь жил дээр багшлахаа болоод явж байгаа бараг тал нь байна. Тэгээ ердөө 40% нь багшилж байгаа төгснөөс 38.7%. Бусд нь бол одоо ингээд багшлахгүйгээр ингээд яваад өгч байгаа. Тэгэхээр энэ жилээс бол бид энэ боловсролын зээлийн сангаар багш нарыг үнгүй сургах, багш мэргэжлэр үнгүй сурах ажлыг эхлүүлэхдээ
Ер нь бол дор хаяж 5 жил багшилж байж энийгээ тэтгэлэг болгож хуургана гэсэн ийм зүйлийг хийсэн ба. Мөн боловсролын зээлийн сангийн журам дээр бас энэ өөрчлөлт оруулаад төрийн албан хаагчдыг гадаад дотоод бэлтгэх энэ иж бүрэн энэ бодлогыг зарласан. Энэ хүрээнд бол багш нар орж байгаа. Түүний зэрэгцээ өнөөдөр бид багшлах энэ боловсон хүчин рүү хүнийг өрж оруулахын тулд яахын аргагүй үндсэн одоо язгуур шинжтэй шийдлүүл ердөөсөө үндсэн цалин өсгөхөд л байдаг. Өнөөдөр үндсэн цалин 1,485 мянган төгрөг байна. Энийгээ өсгөх энэ бодлогыг л бид хийж иж ийшээгээ чадварлаг хүмүүс орж ирэх ийм одоо хандлага өөрөө тогтно гэж харж байгаа. Хичнээн ч одоо олон нэмэгдэл өгөөд одоо суман дээр 40% нэмэгдэлгээл ингээл өгөөд яваад байлаа гэхэд энэ асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Бас энэ манай байнгын хорон дээр бас боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын байнгын хорон дээр бас нэг их тийм эерэг сайн санал гарснаа тэр ипотекийн зээлүүд. Өөрөөр хэлбэл багш хүн багшлахтаа ипотекийн зээлээр орон сууцаар бүрэн хангагдах, ялангуяа орон нутагт очиж багшиж байгаа багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь бол өөрөө хамгийн чухал болоод байгаа. Энэ ажлуудыг бол бид ингээд боловсролыг дэмжих жилийнхээ хүрээнд цогцоор нь шийдвэрлэх ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. За мөн одоо багшлах эрхийн үнэлттэй төгссөн атлаа багшлахгүй байгаа улсуудыг иргэн одоо урьж ажилуулах. За тэтгэвртэй суусан багш нарыг эргүүлж ажилуулах. За мөн одоо 4-р курсын оюутнуудыг багшлахууд урьж одоо илүү дуртай болгох. Багшийн ажлын нэр хүндийг өсгөх эднэргээд ийм ажлууд бас нэлээд явж байгаа. Цаашдаа ер нь бол Монгол улсад багшилсан хүн, багшвар ажилласан хүн гэр бүлээ бүрэн тэжээх чадaltaй ийм л болохгүй. Багнуур дээр очиод уулзж яхад эрэгтэй багш нар цөөрсөр байгаа асуудлыг нэг багш дурдаад үгүй яаж ийм цалингаар гэр бүлээ тэжээх үдэ гэж ингэж л хэлж байгаа. Бодтой байдал энэ байна. Энийг арилгахын тулд өнөөдөр улсын хурал энэ цалин нэмэхтэр зоригтой шийдвэр гаргаж өгвөл бид бол энэ асуудлыг бүрэн шийдэж чадна гэж харж байгаа. Ган төмөр сайд нэмж хариулах уу? За ган төмөр сайдын микрофоныг өгье. Тийм, бидний хүсэл мөрөөдөл бодит байдал хоёр айгүй их зөрж байгаа. Гол нь энэ багштай холбоотой асуудал дээр Бөмбөчр гишүүн, Галбадрах гишүүн энэ бол мөн чанарыг нэг сайн хараасаа гэж би одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. Ялангуяа тэр цөм хөтөлбөрийн үнд зүйлийг та хоёр маань нэг олоо харчмаар байна. Сургуулиудад эрх шилжих асуудлыг бүрэн утгаар нь шийдэх хэрэгтэй. Боловсролыг арай өөр дээрээс нь харахгүй бол одоо явахгүй. Махан байдлаар хандаад одоо бид нар бол асуудлаа шийдэж чадахгүй. Тийм учраас бол боловсролоо арай өөрөөр хараад цөм хөтөлбөр гэж яагаад хийсэн бэ гэдэг тэрний үнэт зүйлийг олоод харчих юм бол багшийн асуудал шийдэгдэнэ. Боловсролын асуудал шийдэгдэнэ. Манайхан нөгөө байгаа зүйлээ хараад байдаг эннийхээ мөн чанар суур нь яагаад эвдрээд байна гэдгээ олж харахгүй учраас өнөөдөр ингэ төөрөөд байгаа юм шүү. Энэ дэр одоо та нар бас нэг философийн хүмүүс байна. Наа боловсрол судлаа. За улсын хурлын гишүүн Болдын уянга.